Байцгаана уу, та бүхнийхээ амар мэндийг айлтгая. Би Увс аймгийн Өндөр хангаас сумын харьяад Монгол Улсын начин тогтох жаргалын гэргий байна. Бид хоёр ханилаад 10 гаруй жилийг өгтөж байна. Энэ хугацаанд амьдрал тохиолдох баяр жаргалтай, амжилт ололттой, саад бэрхшээлтэй бүхий л үеийг одоо итгэл сэтгэлээрээ хамтдаа даван туулаад сайхан амьдарч байна. Улсын наадмын өглөө ханигаа баяр наадмын дэмжээнд гарахаас өмнө байгаль дэлхийдээ цай сүнийхээ дээж өгөргөөд бурхан дахилдаа арц хүчээ өгүүлээд зулаа өргөхдөө миний хань хямартай байх болтугай сансан зорьсон улсын цолондоо хүрэх болтугай хэмээн чин сэтгэлээсээ залбирдаг. Тиймдээ ч одоо миний хань нөрөх хөс хүч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж одоо улсын наадмын дэмжээндээ тав даван Монгол Улсын начин цолыг хүртсэн. Тэгээд энэ мөч бол бидний амьдралын хамгийн бахархалтай, хамгийн сэтгэл дүүрэн сайхан өдөр байсан. Тэгээд одоо ч хүртэл одоо энэ өдөр бол бидний хувьд хамгийн мартагдахааргүй сайхан өдрүүдийн нэг ээ. Тэгээд томоохон барилдаан болон одоо сарын сайн өдрүүдэд аль болох ажил үсээ даатгаж зулаа өргөдөг. Зулаа өргөхдөө 18 зулын тосыг хэрэглэх дуртай. Яагаад гэхээр шаталт удаан, элдэн үнэргүй, тортог гардаггүй учраас одоо зул өргөхөд нэн тохиромжтой байдгийм аа. Ингээд манай гэр бүлийн хэрэглээ 18 зулын тосыг байнга хэрэгэлдэгэ.